Монгол улс уул уурхай эрдэс соёлогтой тулгуурлан өсрөнгөө хөгжих төлөв төрлөө гэсэн хүлээлт манай нийгэмд болон гадаад ертөнцид байна. Энэ авраг мөрөөдлийн өгөөж орлогоос эх орны ирээдүг авч явах залуу үеэ чадваржуулах амьдралд бэлтгэхэд зарцуулъя. Учир нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид мянгаараа ажилгүйчүүд ядуусын игнийг нэмж байна. Тэдэнд амьдралд бие дан хөл тавих, нийгэмтэйгээ харилцаж өөрийгөө ойлгуулах, бусдыг ойлгох, бэрхшээлийг давах дадал чадвар, ойлголт тун хомс байна. Дэвчээр хатуужил сэтгэлийн хат тутам байна. Таны хүүхэд сургуулиас гадуур гадаад орчин нийгмээс юу сурч болох вэ? Архидэлт, тамхиталт дуу, удал хэлэх, улгаа хийхийгүү. Эсвэл компьютер тоглоомонд донтож цагаа ачаал бүгдлгүй дэмий үрхийгүү. Аль эсвэл өөртөө итгэлгүй дорой нэгэн байхийгүү. Үгүй ээ. Монголын ирээдүй хамгаас гайлт үрсмэн нийгэмд байр сууриа олсон мэдлэгтэй, хүмүүжилтэй, эх орондоо хэрэгтэй хүн болж төлөвшөх ёстой. Эх орон 36 хүүхдийн хөгжлийн хөтөлбөр бол өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даах, нийгмийн оролцоог нь дэмжих, мэдээлж, сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэх гэж чиглэгдсэн 36 төрлийн мэдлэг ур чадвараас хүүхэд сонголт хийж эзэмших боломжийг олгож сургах, төлөвшүүлэх хамгийн үр дүнтэй цогц хөтөлбөр юм. Өөртөө итгэлтэй хүүхэд залуусаа хөгжилтэй, сонирхолтой, хамгийн гол нь үр дүнтэй эх орон 36 хөтөлбөр эрүүл агаар цэвэр орчинд хүүхдийн цуслан дээр хэрэгжинэ. Эрхийг сурахаар бэрхийг сур. Эх орон 36 хүүхэд хөгжүүлэх шаталсан хөтөлбөр.